Хэрвээ та хөрөнгө оруулалтаа юунд хийхээ мэдэхгүй байгаа бол та дараах байдлаар эрсдэл өгөөжөөр нь жагсааж харьцуулаад үзчих хэрэгтэй. За би хөрөнгийн зах дээр хамгийн түгээмэл байгаа 12 сонголтыг эрсдэл өгөөжөөр нь жагсааж дараах байдлаар үзүүлжээ. За хамгийн зүүн доод буланд бол эрсдэлгүй, өгөөжгүй хөрөнгө оруулалтын сонголт байгаа. Энийг бол бэлэн мөнгө гэдэл үзчихэж болно. Тэгээ түүнээсээ бол баруун тийш явах тусам илүү эрсдэлтэй, түүнийгээ дагаад дээшээгээ илүү өгөөжтэй болж байна л гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ хөрөнгө оруулалтын 12 сонголтоо ер нь бол тогтмол өгөөжтэй, за хувьцаа тэгээд үйл хөдлөх гэд үзчихэж болно. За би тогтмол өгөөжтэйнүүдийг нь бол ингээд шараар бол тодруулсан байгаа. За ногооноор тодруулсан нь бол хувьцаануудыг бол ногооноор тодруулж үзүүлсэн байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бол бэлэн мөнгө байгаа тийм үү? Бэлэн мөнгө бол таны дансанд зүгээр хөвтжээдэг. За инфляцийг үл тоовол ямар ч мөнгө чинь бол ингээд алдагдана гэсэн эрсдэл байхгүй байсаар л байна. Гэхдээ ямар ч нэмэгдэх тийм бол боломжгүй байгаа тий. За тэгэхээр бэлэн мөнгө бол хамгийн бага эрсдэлтэй, бага өгөөжтэй гэж үзэж болно. Гэхдээ гол үл үзэгдэх эрсдэл нь бол инфляц байдаг шүү дээ. Таны мөнгийг жил ирэх тусам өнөөдүүлж идэг гэдгийг бол бид өмнөх бичлэгүүдээр бол үзсэн билээ. Тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалт гэдэг бол яг хөрөнгө оруулагч талдаа бол та тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнийг авах юм бол хадгаламж шиг таны мөнгийг компани эсвэл засгийн газар зээлж аваад оронд нь танд тогтмол улирал болгон хагас жил эсвэл жил болгон ингээд тогтмол хүүг өгж идэг бүтээгдэхүүнийг бол тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн гэж байгаа. За засгийн газрын үн цаасыг онлын хувьд бол эрсдэлгүй өгөөж гэж бас нэрлэж болдог. За яагаад тэгж ийм ихэр зэрэг засгийн газар дампуурах боломжгүй гэж бол санхүүгийн онол дээр л үздэг. Яагаад гэвэл зэрэг засгийн газар мөнгө зээлчээд тэрийгэ төлж чадхаа байлаа гэхэд нэмэл бонд гаргаад өмнөх санхүүжилтэд дарчин эсвэл бүр болохоо байлаа гэхэд нэмж мөнгө төлөөд тэгээд зээлээ төлчихнө гэж бол үзэж болдог болохоор ямар нэг хөрөнгө оруулагчдын мөнгийг эргүүлэн төлөхгүй байх эрсдэл бол үүсэхгүй гэж бол үздэг байгаа. Түүнийгээ дагаад харьцангуй бага эрсдэлтэй бас бага өгөөжтэй байдаг байгаа. За Монголын засгийн газрын үн цаасны өгөөж бол олон улс төр бол долларын бондор нэг 6-аас 10% хооронд байна. За тэрний дараа бол орон нутаг нийслэлийн бонд байж болно. Арай илүү эрсдэлтэй засгийн газрыг бодох юм бол харьцангуй бага эрх мэдэлтэй байдаг тул түүнийгээ дагаад эрсдэл нь арай өндөр, бас өгөөж нь илүү өндөр байдаг байгаа. За хамгийн сүүлд гарч байгаа нийслэлийн бонд бол нэг 14% байна. Дулааны цахилгаан станцыг санхүүжүүлэх зорилготой бол ийм бонд бол гарч байгаа юм байна. Нийслэл орон нутгийн бондоос арай илүү эрсдэлтэй, түүнийг дагаад илүү өгөөжтэй хөрөнгө оруулалт сонголт бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж бол байгаа. За хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бол нээлттэй бондтой бол бас нэлээд ойролцоо байгаа. Харьцангуй эрсдэл багатай. Яагаад гэвэл зэрэг эдгээр хоёр хэрэгсэл нь бол санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн бирж гэсэн хоёр байгууллагаар бол хянагдчихэж олон нийтэд бол гардаг байгаа. Үүнийгээ дагаад эрсдэл нь бол буурдаг. За тэгвэл яг гол нээлттэй бонд болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны гол ялгаа нь юу юм бэ гэхээр зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу хибүүцийг банк усууд гаргасан. За банк усууд бол хамгийн сайн зээлүүдийг энэ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас руугаа оруулаад тэр зээлүүдийн барьцаа хөрөнгийг бол энэ хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг тусгаалan зориулсан компани үүсгээд тийшээ хамгийн сайн зээлүүд их барьцаа хөрөнгүүдийг бол байршуулдаг байгаа. Тэгэхээр яг дампуурлаа гэж үзэх юм бол тэдгээр хөрөнгө оруулагч нарт шууд тэр тусгаалan зориулсан компаниасаа тэр барьцаа хөрөнгүүдээс мөнгийг гаргаад хохирлыг нь хамгийн түрүүнд тэр хөрөнгө оруулагч нарт бол барагдуулж өгдөгөөр бол нээлттэй бондоос арай бага эрсдэлтэй гэж үздэг байгаа. За нээлттэй бондд бол бас барьцаа хөрөнгө гэж бол байдаг. Гэхдээ тэр барьцаа хөрөнгийг бол хамгийн түрүүнд яг хөрөнгө оруулагч нарт хохирлыг барагдуулахад өгнө гэсэн баталгаа бол харьцангуй бага байдаг байгаа. Магадгүй өөр банкнд зээлтэй бол тэр банкнд төрүүлээд тэр барьцаа хөрөнгийг бас өгнө гэдэг ч юм уу тиймэрхүү нөхцлүүд бас байж магадгүй байдаг. Харин хибүүцийн барьцаа хөрөнгүүд бол хамгийн түрүүнд тэр хөрөнгө оруулагч нарт зориулсан гэдэг утгаараа илүү найдвартай олгогдох боломжтой байдаг. За хамгийн өндөр эрсдэлтэй нь бол компани хаалттай бонд гэж байгаа. Биржийн бус зах зээл дээр гардаг бонд байгаа. Эдгээр бондууд бол нээлттэй бондыг бодвол харьцангуй бага хяналтаар орж гардаг байгаа. Ямар ч
санхүүгийн зохицуулахороо эсвэл Монголын хөрөнгийн бирж шиг өндөр шалгуураар бол ордгоо. Илүү мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарт зориулсан гэдэг утгаараа яг бондыг бол өндөр эрсдэлтэй, өндөр өгөөжийг хүсэж байгаа эдгээр хөрөнгө оруулагч нарт бол зориулсан бүтээгдэхүүн байдаг байгаа. Иймээс та маш сайн судалгаа хийж иж яг хаалттай компани бондыг бол авахынхаа өмнө судлах хэрэгтэй гэсэн үг. За хаалттай бондууд бол одоогоор нэг 20-22% байгаа. За эдгээр 5 нь бол тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтууд байна тийм үү. За хатгаламж бол энэ дээр бол нэмэгдэж орж болно. Гэхдээ би бол яг хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг бол авч үзсэн байгаа. За эдгээрээс тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээс арай илүү эрсдэлтэй нь бол хувьцаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хувьцааны өгөөж бол тогтмол биш байдаг. Урт хугацаанд бол өсөж их магадлал өндөртэй боловч яг баталгаатай өгөөж эсвэл ханшин яг тэд хүрнэ гэсэн тийм баталгаа бол өгдөггүй байгаа. Хувьцаанууд дундаа хамгийн найдвартай, эрсдэл багатай, гэхдээ тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтаас бол онлын хувьд бол илүү өгөөжтэй байх магадaltaй нь бол ногдол ашиг олгодог компаниудын хувьцаа байгаа. За эдгээр компаниуд нь яагаад хамгийн бага эрсдэлтэй хувьцаа вэ гэхээр зэрэг ногдол ашиг олгохын тулд компаниуд бол ашигтай ажиллах хэрэгтэй байдаг. За ялангуяа олон жил ногдол ашигыг тогтмол олгосон. За тогтмол олгохоос гадна жил бүр ингээд ногдол ашигаа нэмж олгосон компаниудын хувьцаа бол хамгийн найдвартай гэж бол үздэг байгаа. Тэрний дараа бол зах зээлийн үнэлгээгээр нь бол аваад үзчих бол ер нь болно. Том компани байх тусмаа бол дампуурах арай бага эрсдэлтэй гэж бол үзэж болно. За том компани гэх юм бол ер нь нэг 100 тэрбум төгрөгөөс дээш зах зээлийн үнэлгээтэй компани бол том гэж бол үзэж болно. За дунд нь бол нэг 50 тэрбум. За жижиг нь бол тэгээ нэг 10 буюу түүнээс доош гэж бол үзэж болно. Хамгийн эрсдэлтэй хувьцаа нь бол стартап компани хувьцаа байгаа. За эдгээр компаниудын хувьцаа бол бирж дээр бол арилжаалагддаггүй. Shark Tank гэдэг шоу үзсэн бол тэрэн дээр бол яг хаалттай компани гүйцэтгэх захирлууд нүүсгэн байгуулагч нар нь хөрөнгө оруулагч нэг 5 Shark-ийн урд гараад компанийн хувьцааг санал болгодог. За эдгээр компаниуд нь эрсдэл өндөртэй боловч өсөх магадлал бас илүү өндөр байдаг болохоор өгөөж бол илүү өндөр гэж бол үзэж болно. За үүгээр бол ингээд нийт 12 хөрөнгө оруулалтын сонголтоос бол та эрсдэл өгөөжөөр нь та жинлж үзэж хагаад за яг миний эрсдэл даах чадвар хөрөнгө оруулах хэдийн хугацаа аваа лээ гэх мэтчлэн өөрийнхөө нөхцөлд хамгийн оновчтой нийцэхээр хөрөнгө оруулалтыг сонгох хэрэгтэй юм аа. Эдгээр 12 сонголтыг эрсдэл өгөөжөөр ингээд жинлээд мэдсэн байхад та судалгаагаа нарийн хийх боломжтой юм аа. За би тэгээ дараагийн бичлэгүүд дээр бол хувьцаа бонд илүү дэлгэрүүлж үзэх тул та заавал subscribe, follow хийгээрэй.